Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн сургалттай спортын дунд сургууль гарын 5 уранд багтахаар бий. За үүний нэг нь 3 жилийн өмнө Арангаан аймагт үүдэнээс мэргэжлийн сургалттай спортын дунд сургууль юм. Энэ сургуульд 640 гаруй сурагч суралцдаг. 3 жилийн хугацаанд энэ сургуулийн тамирчин сурагчид дотоодын улсын аварга шалгаруулах, бүсийн тэмцээн мөн олон улс төвдлөгийн тэмцээнд чамгийн өндөр амжилт үзүүлж иржээ. Спортын амжилт ялалтыг гаргахын тулд тууштай хөдөлмөрлөх, бэлтгэл сургуультай хангах явдал ивлээ. За энэ бүгдийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд материалыг бааз, тамирчдын бэлтгэл сургуультай тогтмол хангах заал, спорт хэрэглэл, дасгалжуулагчдын ур чадвар, сургуулийн захиргаа хамт олон хэрхэн ажиллахаас шалтгаалдаг. Иймээс материалыг бааз өндөр түвшинд хангагдсан учраас энэ сургуулийн тамирчин хүүхдүүд тогтмол амжилтыг гаргаж байгааг онцоллоо. Тийм, манай сургууль одоо байгуулагдаад 3 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.1 тэрбум төгрөгийн ийм төсөвтэйгээр баригдсан сургууль байж байгаа. За ерөнхийдөө сургууль бол 3 заалтай, хичээлийн байртай, дотор байртай ийм байгаа. За сургуульд нийтдээ багш ажилчид 79 багш ажилтнууд ажиллаж байна. За мөн одоо 640 гаруй сурагчтайгаар ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. За сургууль анх байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд бид бас чамлахааргүй амжилтыг үзүүллээ. Материалыг бас орчин нөхцөл сайтай учраас хүүхдүүдийн амжилт гаргах нь хурдтай, маш үзүүлэлт сайтай байгаа. Бид одоо анх байгууллагатад ер нь ирээдүйн олимп дэлхийн аваргыг Арангаан аймгаас төрүүлнэ гэдэг тэр том зорилгыг үүрлсэн. Түүнээс гадна Арангаан аймгийнхаа иргэд одоо нийтийн бие тамираар хичээллүүлэх, нийтийн бие тамирыг сурталчлах, хөгжүүлэх энэ үйл ажиллагааг бас давхар авч явж байгаа. Арангаан аймгийн Цэцэрлэг хотын мэргэжлийн сургалттай спортын дунд сургуулийн баг тамирчид 3 жилийн хугацаанд бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 120, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 113, олон улс төвдлөгийн тэмцээнээс 34 медаль авсан амжилтыг гаргасан байна. Жудо болон чөлөө дөхийн төрлүүдэд өндөр амжилт үзүүлэхээс гадна багийн спортын төрлийг хөгжүүлж байгаа учраас волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс улс орны тамирчид өндөр амжилт үзүүлжээ. За тэд тасраад байсан амжилтыг 25 жилийн дараа үзүүлж медалийн тавцанд зогсож чадсан байна. Манай өсвөрийн улсын аваргын төвийн анхных байхгүй. Өмнө 25 жилийн өмнө авч болохоор залуучууд насан турш улсын аваргаас медаль авсан. Өсвөрийн анхны медаль нь сая энэ жил 17 онд авсан. Тэгээ манайхаас 3 хүүхэд оролцсон. Холбогч, довтогч, хамгаалагч 3 хүүхэд оролцсон байгаа. Тэгээ энэс манай холбогч нь шилдэг холбогч болсон. Довтогч нь шилдэг тэгш тоглогч болсон. Тэгээд энэ амжилттай олцоо. За жодоохийн секс дугуйд манай сургууль дээр өглөө өдрийн 2 ээлжний 80 гаруй хүүхэд хамрагдаж бэлтгэл сургалт хийдэж байгаа. За энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд жодоогийн улсын аваргаас 7 медаль авсан, самбын улсын аваргаас 4 медаль авсан. Ийм амжилттай олцсон. Бус олон улсын нэр тэмцээнүүд бас амжилттай оролцсон. Тэгээ энэ самбын 50 жилийн ой гэдэг Монгол улсад одоо ингээд 50 жилийн ойг 25 удаагийн Аз аварга өсвөрийн залуучууд тасан төгс гэсэн 3 насны ангилалтайгээр болсон. Эндээс одоо манай төгсөгч нар, манай шавнар 5 алтныг мөнгө, 1 хүрэлт медаль авсан амжилттай оролцсон. Энэ манайх бол одоо чөлөөдөх 2 багштай. 2 багшийн удирдлагын дор нэг өглөө өдрийн нээлжлээс нэг 50-60 хүүхэд хичээлж байна да. Тэгээ энэ жил бол манай мөнгө тогш байна. Нэг шавтайгаа Узбекистан улсын Ташкент хотод болсон. Өсвөрийн Азийн аваргад яваад мөнгө медаль аваад ирсэн. За энэ жилийн өсвөрийн улсын аваргаар ер нь манайх их хвшлээ ер нь октод ер нь өндөр амжилт үзүүлж байгаа. Тэгээ нодлон манайх багаараа октын багаараа 2-т орсон. Энэ жил багаараа тэргүүн байр эзэлсэн. 2020 онд Монгол улсад Азийн спортын хүүхдийн их наадам зохион байгуулагдана. Энэ наадамд 4 жилд нэг удаа буюу Олимпийн жилд болдог. Анх 2008 оноос Оросын холбооны улсын сайхан улсын Якут хотоос эхлэлтэй. 2020 онд манай улс өөрийн эх орондоо зохион байгуулахаар эрх авсан. За тэгвэл Арангаан аймгийн мэргэжлийн сургалттай спортын дунд сургуулийн баг хамт олон өсвөрийн тамирчтай энэ их наадамд өндөр амжилттай оролцуулах бэлтгэлээ ханган ажиллаж байна. За манай Арангаан нутагч одоо бүхэн үлгийн орон, үлгийн нутаг 4-5 аваргатай. Тэгээ манай спортын сургуулиас одоо залгамж халаа одоо хүүхдүүд л одоо эндээс гарч ирэндээ. Одоо ерөөсөө одоо саамжуудаа чөлөөт гээд ер нь Азийн аваргаас ер нь медаль ер нь аваад байгаа.
Одоо манай одоо спортын газар мазараас одоо тэгээд одоо янз бүрийн манай спортын сайхалтай ярина. Тэгээд одоо энэ залгуун талаа бид тэгэхээр одоо манай энэ спортын одоо багш нар энэ тэгээд одоо бид сайн ажиллаж байгаа л да ярина. Тэгээд манай одоо эндээс залгуун талаа одоо АС ТV авраг одоо энэ одоо 10 дугаар ангийн хүүхдүүд 12 дугаар ангийн хүүхдүүд ч одоо Аз явдаа одоо медальтай ирэхэлж одоо доороосоо дэмжлэг үзүүлээ хадтаа дэмжээд яваад одоо спортын дэмжлэгээр явдаг шүү дээ. Мөнхөд суулжуулагч тэгээд пүрэв зөвхөлсөлжүүлэгч хоёр суулжуулагчтай. Тэгээд хоёр багш хамт бэлтгэлд орно. Тэгээд химээг сорсон хоёр багшийн хөдөлмөр бид нарын хөдөлмөр ер нь хамт олон нийлүүлж шүү дээ. Намайг анх урилгуудад ээжээр дургуутчихсан л та. Би өөрөө зорилгоо тавиад орсон болохоор тэгээд зүрсээр бол явал тэгээд амжилтанд хүрэл. Тэгээд сүүлдээ бол угаасаа тэгээд зөвшөөрж байгаа юм чинь. Тэгээд угаасаа явдیں۔ Тэгээд амжилт гаргаж чадна гэвэл тэгээд өөрөө тэгээд мэдээлэл яв. Эмэгтэйний хувьд бол мэдээж бүхий спорт гэдэг бол хэцүү л дээ. Шантрах тохиолдол байна. Тэгээд тэр бүгдийг даван туулаад амжилтанд заавал хүрнэ гэж бодсон шүү дээ. Энэ сургууль нь 130 орчим хүүхдийн дотор байртай. Эмээс хөд орон нутгийн сумын хүүхдүүд энэ сургуульд суралцсангаа спортын аль нэг төрлөөр сонгон тогтмол хичээллэж өндөр амжилт гаргах бүхэл нөөц олцоогоор хангажээ. Мөн оюуны спорт тэр дундаа шатрын спортыг хөгжүүлэх танхимнээсэн байна. Шатрын танхимыг Аранга аймгийн уугуул их мастер Бачимгийн нэрэмжит болгон эрх намар албан ёсоор нээлтийг нэхээр төлөвлөжээ. За Олимпийн хүрэл дэлхийн авраг Чөлөөт бүхийн тамирчин Монгол Улсын гавьяа тамирчин Аранга аймгийн Хашаад сумын уугуул Соронзон молдын Баццгийн нэрэмж танхимнээсэн байна. Мэргэжлийн сургалтын спортын дунд сургууль бүхий спортын төрлөөс гадна волейбол, шатар, бадминтоны төрлөөр тамирчид хичээллэж байна. Цаашдаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа.